Сайн байна уу? Америкийн засгийн газрын тэргуулах солилцооны хөтөлбөр бол Fulbright хөтөлбөрийн 75 жилийн энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан Америкийн нэгдсэн улсын элч сайдын яамнаас нэвтрүүлдэг подкастын онцгойлох зурлаар та бүхэнтэй уулзч байгаадаа баяртай байна. Өнөөдрийн дугаараар бид Fulbright хөтөлбөрийн нэрийн дор хэрэгждэг Hubert Humphrey хөтөлбөрийн оролцогч хэвлэлийн урилгангийн гүйцэтгэх захирал Мөнх Мандах гиштэй хөтөлбөрийн талаар мэргэжил болон салбарын тухай яриа өрнүүлэхээр урьж оролцуулж байна. Сайн байна уу Мөнх Мандах гişэ? Сайн байна уу? Урьсанд баярлалаа. Та манай сонсогч нарт өөрийгөө танилцуулна уу? За, миний нэр Мөнх Мандах. Би хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. За, хэвлэлийн хүрээлэнд ажиллаад одоо ер нь бол 23 жил болж байна. Хоёул ярилцлагаас эхлэхээс өмнө хэрвээ манай сонсогчид элч сайдын яамнаас явуулдаг Fulbright хөтөлбөрийн талаар болон бусад солилцооны тэтгэлэг хөтөлбөрийн тухай мэдээлэл авах хүсвэл манай MN.US.Embassy.gov цэхэн хуудас болон Facebook хуудас, Twitter хаяг болон Instagram хуудасуудыг дагаарай гэж хэлье. За, ярилцлаганд оръё. Humphrey хөтөлбөрийн талаар та анх хизээ мэдж байв? Хэдэн онд аль мужид хөтөлбөрт хамрагдчихлаа? Анх бол нэлийн дээр үед мэдсэн. Ерөнхийдөө 98 онд хэвлэлийн хүрээлэнд ажилд ороод удаагүй байхдаа Fulbright-ийн хэд хэдэн тэтгэлэгт хөтөлбөр байдгийг тухайн үеийн өдөр тутмын сонины 60 дээрээс харж исэн. Тэгээ ер нь бол жил болгон гарч байгаа зарыг анзаараад хизээ нэгэн цагт энд apply хийндэ гэсэн бодолтойгоор ер нь нэлээ олон жил явсан. Гэхдээ эхэндээ бол хэвлэлийн хүрээлэнд шинээр ажилд орсон, ер нь өмнө Германд сурж агаад Монголд буцаж ирээд удаагүй байсан учраас ажлын туршлага нэлээд хуримтлуулах, ер нь яг цаашаа хэрвээ мэрэгжлэр одоо мэрэгжил боловсрлоо дээшлүүлэх юм бол өөрийнхөө яг одоо хэрэгцээтэй, шаардлагатай байгаа зүйлийг ойлгох, мэдэх хэрэгтэй байсан учраас нэлээд олон жил явсан. За, тэгээд 2013 онд apply хийгээд хөтөлбөр маань 14 онд эхлээд 15 онд дууссан. Өөрөөр хэлбэл миний яг хамрагдсан хөтөлбөр бол 14-өөс 15 оны 1 жилийн хугацаанд одоо Fulbright-ийн олон янзын тэтгэлэгт хөтөлбөрөөс Hubert Humphrey хөтөлбөрт сэтгүүл зүйн чиглэлээр өөрөөр хэлбэл яг хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд мэрэгжлийн чиглэлээр мэрэгжил одоо дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдсан байна. Хөтөлбөртөө хамрагдахын тулд бэлтгэл гэх юм бол та залууст нэг зөвлөгөө өгөөч гэвэл ямар зөвлөгөө хөө? Яг Hubert Humphrey-гийн хөтөлбөрийн хувьд бол ерөнхийдөө non degree гэж байгаа шүү дээ. Ямарваа нэгэн зэрэг одоо жишээлбэл master ч гэдэг ч юм уу, PhD ч гэдэг ч юм уу, эсвэл бакалавр ч гэдэг ч юм уу тий диплом эзэмшихийн тулд биш, яг ажиллаж байгаа ажил мэргэжлийнхэн хувьд өөрийгөө хөгжүүлэх юм боломжийг олгодог. Түрүүнд хэлсэн 98 онд би ажилд ороод ер нь удаагүй тухайн жилдээ өнөө дараа жилд нь сонин дээрээс яг хөтөлбөрийн талаар зар харахтаа ажил мэргэжлийнхэн хувьд ер нь өөрийгөө ойлгох шаардлага хэрэгцээ байсан гэдгийг дурдсан. Тэгэхээр ер нь ийм тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах байгаа, аль ч хөтөлбөрт хамрагдах байгаа хүмүүс эхлээд тодорхой хэмжээгээр мэргэжлийнхэн дагуу ажиллах, ажлын туршлага хуримтлуулах, тэгжээж яг салбараасаа би ер нь юу сурах хэрэгтэй, юу чадж гэнэ үү? Миний ажиллаж байгаа салбарт юу хэрэгцээтэй байна уу? Цаашдаа би өөрийгөө хэрхэн яаж хөгжүүлэх хэрэгцээтэй байна гэдгийг ойлгож мэдэх маш чухал байдаг. Нэгэнт одоо нэлээд олон жил миний хувьд бол 98 оноос 2013 он хүртэлх ажилласан одоо ажлын туршлага хуримтлуулсан байх тохиолдолд нэгдүгээр та хоёрдугаарт мэдээж хэрэг англи хэлээ бас зохих төвшөнд хөгжүүлсэн байх шаардлагатай. Энэ хоёрыг хангасан байх тохиолдол бол хөтөлбөрт одоо материал бүрдүүлэх, бэлтгэх тийм заавал нэг айхтар тийм тусгай цаг зарцуулаад байх шаардлагагүй байсан миний хувьд. Гол нь тухайн одоо apply хийх үедээ бол зорилгоо мэдчихсэн. Англи хэл бол ажлын ирэхээр одоо үндсэндээ бас суралцах шаардлага гарсан байсан. Тэгэхээр одоо яг тусгаалan тийм их айхтар хүнд одоо юу гэдгийг бэлтгэл бол нэг их шаардаагүй. Яг ажиллаж байгаа үед л за миний хувьд бол жишээлбэл стратегийн мэдээллийн харилцаагаар хэвлэл мэдээллийн менежментээр яг энэ боломжийг ашиглаж илүү их сурах шаардлагатай юм байна гэдгийг ойлгоцсон мэдсэн байсан учраас одоо эссе бичдэг аппликейшн дотроо тэр эссэндээ бол яг өөрийнхөө хүсэж байгаа зорж байгаа
зорилгоо маш тодорхой болгох. За дээрэс нь тэр зорилготой хүрэхийн тулд би яг юу хиймээр байгаа вэ? Энэ боломжийг ашиглаж одоо өөрийгөө яаж хөгжүүлэх болж игэл одоо ямар сургууль, ямар байгууллагаас яг юу суралцах шаардлагатай байгаа. Тэрийг их тодорхой төсөөлөлттэй байх юм бол аппликейшн бэлтгэх тэр үйл явц бол нэг их хүнд байхгүй, ер нь байгаагүй гэж л хэлэхээр юм да. За баярлалаа. Та хөтөлбөртөө амрагдаад 6-7 жил болсон байна. Одоо ингээд эргээд харахад Hubert Humphrey хөтөлбөрийн үнд зүйл нь танихаар хэрхэн тодорхойлогдох вэ? Өргөн хүрээгээр нь харах юм бол ер нь Fulbright хөтөлбөр, Fulbright дотроо бол Hubert Humphrey-гийн хөтөлбөр дэлхийд маш их алдартай, маш их олон улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй, тэгээд бас нэлээд их өрсөлдөөнтэй ийм хөтөлбөр байдаг. Зүгээр хувь хүнд бол академик талдаа ч гэдэг ч юм уу мэдих сурах боломжийг олгодог. За зорилготой хүрэх хүсэж байгаа тэр зүйлээ биелүүлэх боломжийг олгодгоос илүү өргөн хүрээгээр нь харах юм бол ер нь Fulbright айлч хөтөлбөр соёлын ойлголцлыг бий болгоход хамгийн их хувь нэмэр оруулдаг гэж боддог. Соёлын ойлголцол гэхээр нэг том сонсогдоод байгаа боловч ер нь ямар ч улс орны хоорондын харилцаа хувь хүний төвшөнд явагддаг гэж би боддгийг. Өөрөөр хэлбэл тухайн хувь хүний одоо туршлага, хувийн харилцаа холбоо, хувийн найз нөхдүүд тэгээ тухайн тэр улс оронд ороод сурч мэдсэн одоо ойлгосон, харсан, үзсэн тэр зүйлсэл тэр тухайн улс орны тухай төсөөллийг бий болгодог. Эргээд тэр одоо хоорондын хамтын ажиллагаанд эргээр юм уу сөргөөр ямар нэгэн байдлаар нөлөөлж идэг. Тэгэхээр тийм ойлголцлыг бий болгоход энэ Fulbright-ийн хөтөлбөр тэр дундаа бол Humphrey-гийн хөтөлбөр бол маш их чухал үн цэнтэй гэж би боддог. Одоо миний оролцож исэн жил бол яг сэтгүүл зүйн чиглэлээр, хэвлэл мэдээллийн салбарын чиглэлээр бол тухайн үед Мэриландын их сургуулийн сэтгүүл зүйн коллежид 11 орны 12 одоо сэтгүүл зүйн чиглэлээр сургалт судалгаа эрхэлдэг, хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг ийм хүмүүс нэг дор цугларсан байсан. 11 орны 12 хүн гэдэг маань бол үндсэндээ одоо дэлхийн өнцөг улан бүрээс жишээлбэл Конго, Албани, Унгар, Таиланд, Өмнөд Солонгос, Хятад гэх мэт Пакистан, ер нь бол Аз, Африк, Европ, за Мексик, Латин Америкийн улс орнуудын хүмүүс хоорондоо нэг дор нэг жилийн хугацаанд нэгнээсээ суралцах, хувийн одоо нөхөрлөл хөгжүүлэх, за тэгээд гэр бүлээрээ бас танилцах ийм бололцоог олгож ирсэн. Тэгэхээр энэ хамгийн их үнэт зүйл бол мэдээж хувь хүнд бол одоо мэрэгчлэрээ ахиж дэвших, сурах, бас тодорхой хэмжээний академик зорилго өөртөө тавьж тэрийгэ биелүүлэх гэдэг бол ер нь мөнгөөр үнэшгүй маш чухал үн цэнтэй боловч тэрнээс илүү чухал зүйл нь юу байсан бэхээр энэ соёлын хувьд, улс орны хувьд өөр хоорондоо ойлголцох тийм одоо олон жил үнэлэгдэх улс орны харилцааны төвшөнд яригдах тийм нөхөрлөлийг бий болгодгоор л энэ хөтөлбөрийн хамгийн чухал үн цэнэнд нь байт юм болов уу гэж би ойлгодог. Баярлалаа. Таны өөрийн чинь яг карьерт хөтөлбөрт хамрагдсан нь ямар нөлөө үзүүлсэн бол? Асар том нөлөөтэй байсан гэж би боддог шүү дээ. За бүр яг ингээд тодорхой жишээ ярих юм бол энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа үедээ азар би Мэриландын их сургууль дээр суралцах боломж олгосон. Мэриланд бол Washington DC-гээс ер нь нийтийн тээврээр 20 минут яваад хүрдэг. Өөрөөр хэлбэл үндсэндээ бол Washington DC байгаа хэвлэл мэдээллийн одоо бүх гол байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, очиж үзэх, уулзах тийм боломжийг бол бүрдүүлж ирсэн. Тэгэхээр жишээлбэл дэлхийн 90 сурвалжлах сэтгүүл зүйн сүлжээ гэж байдаг. Энэ хөтөлбөрт хамрагдаж байхдаа тэр тухайн тэр сүлжээний гүйцэтгэх захиралтай нь одоо уулзах, танилцах юм завшаан тохиолдож исэн.
тэр жилдээ хэвлэлийн хүрээлэн одоо энэ дэлхийн 90 сурвалжлах сэтгүүл зүйн сүлжээний албан ёсны гишүүнээр элсэж орсон. Тэр чигээрээ одоо тэр жилээс эхлээд жил болгон олон улсын 90 сурвалжлах сэтгүүл зүйн хуралд оролцох байгууллагаараа хамт олноороо хэвлэлийн хүрээлэнгийн 4-5 багш нарын бүрэлдэхүүнтэйгээр энэ олон улсын хурлуудад оролцох. За Монголд ийм сүлжээ байгуулах, Монголд 2 ч удаа 90 сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хурлыг зохион байгуулах, 90 сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр шилдэг бүтээлийн уралдаанууд зохион байгуулах гэх мэт ийм маш их ажлын эхлэлийг бол энэ хөтөлбөр дотроос олж авч ирсэн. За дээрэс нь түрүүнд дурдсан Washington DC-д бол ер нь хэвлэл мэдээллийн салбарын маш чухал байгууллагууд байдаг. Олон улсын сэтгүүл зүйн сүлжээ ICFJ дээр би өөрөө дадлаг хийж исэн. Яг энэ хөтөлбөрийн хүрээнд. За тэгээд Freedom House ч юм уу тий одоо бидний монголчууд ялангуяа хэвлэл мэдээллийн салбарынхан юугаар нь мэддэг вэ гэхээр жил болгон хэвлэлийн эрхчлөөний индексийг гаргадаг. Энэ индексийг танилцуулах үйл явдал Washington DC-д одоо жил болгон болж исэн. Тэр тухайн тэр жилд болсон үйл явдалд нь танилцуулах үйл явдал нь биеэр очиж уулзах, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлдэг хүмүүстэй танилцах, Монголын талаарх одоо мэдээлэл бас хүргэх, дамжуулах гэдэг ч юм уу. За дээрэс нь хэвлэл мэдээллийн салбарын одоо Washington DC the National Endowment for Democracy одоо хэвлэл мэдээллийн салбарт бас үнэтэй хувь нэмэр оруулдаг одоо арчлалын төлөөх үндэсний сан. За тэгээд ер нь дурдах юм бол маш олон байгууллагуудтай танилцаж харилцаа холбоо тогтоож ирснээр бол эргээд Монголд ирээд хэвлэлийн хүрээлэн хийж байгаа ажилтайгаа холбох, хөгжүүлэх, ажлын санаа олж Монголд хэрэгжүүлэх гэх мэтээр юм маш чухал хувь нэмэр оруулж ирсэн энэ хөтөлбөр. Бас одоо энэ хөтөлбөрийг танилцуулж байгаа хүмүүст сонирхуулахад бол Хьюберт Хамфри хөтөлбөр нь өөрөө харьцангуй юм уян хатан хуваарийн дагуу явагддаг. Өөрөөр хэлбэл хувь хүн дэвшүүлсэн зорилгынхон хүрээнд одоо заавал юу гэдгийг одоо жишээлбэл мастерын хөтөлбөрт хамрагдаж байгаа академик чиглэлийн одоо сургалтуудад хамрагдахаас илүү өөрөө сонгоод Мэриландын их сургуулийн хэмжээнд хэрэгжиж байгаа бүх төрлийн одоо бүх тэнхмийн сургалтад хамрагдах боломжтой. Зөвхөн сэтгүүл зүй биш. Жишээлбэл IT талаараа ч юм уу те эсвэл сэтгэл судлалын талаар ч гэдэг ч юм уу өөрийн сонгосон хөтөлбөрт хамрагдах боломжтой байдаг нь бол асар том давуу талыг олгодог. За миний хувьд болохоор зорьсныхын дагуу стратегийн мэдээллийн харилцаа, хэвлэл мэдээллийн менежмент, за сэтгүүл зүй, ёс зүй гэх мэт сонгосон хичээлийн дагуу Мэриландын их сургуулийн сэтгүүл зүйн чиглэлээр суралцж байгаа оюутнуудтай хамтраад дуртай хичээлдээ суух боломжтой байсан. За мэдээж эрэг номын сан тэр сургууль дээр байгаа одоо компьютерийн лаборатори, за компьютерийн чиглэлийн маш олон төрлийн сургалтуудад өөрөө хамрагдах боломжтой. За жишээлбэл data сэтгүүл зүй, data visualization зэргийн Монголд бол нэг төдийлөн олдоод идэг ховор юм боломжуудыг өөрийнхөө сонголтоор өөрийнхөө хувийн хуваарийг гаргаад оролцох боломжтой байдаг учраас ер нь бол яриад хилээд баршгүй тийм их чухал хувь нэмэртэй байсан л гэж хэлмээр. Хөтөлбөрт хамрагдсанаар зөвхөн одоо хэвлэлийн хүрээлэнд бас Монголын сэтгүүл зүйн салбарт томоохон хувь нэмэр болсон гэж ойлголоо. Тэр нь сонсоход таатай байна. Таны хувьд одоо бахархаж явдаг яг гүйцэтгсэн ажил төсөл ямар юм байдаг бол? Бахархаж явдаг зүйл гэвэл би ер нь бол хэвлэлийн хүрээлэн гэж хэлсэн л гэж бодож байгаа ш. Хэвлэлийн хүрээлэн гэдэг байгууллага өөрөө. За энэ байгууллагаар дамжуулаад бол маш олон томоохон хэмжээний төслүүдийг хэвлэл мэдээллийн салбарт олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн тэр төсөл болгоныг ярих юм бол ер нь бүгдээрээ л юм амжилттай хэрэгжсэн бахархууштай төслүүд байдаг боловч яг энэ байгууллага өөрөө хэвлэлийн хүрээлэн гэдэг төрийн бус байгууллага өөрөө оршин тогтноод 25 жил болж байгаа. Энэ жил манай 25 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Тэгэхээр анх энэ байгууллага дайны олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр одоо чөлөөт хэвлэл гэдэг төслийн хүрээнд
байгуулагдаад олон оронд яг ийм ижил төстэй төрийн бус байгууллагыг энэ одоо дайны олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр бий болгосон боловч яг 25 жилийн туршид тууштайгаар үндсэн зорилгынхон хүрээнд хараад бусаар одоо ямар нэгэн улс төрийн намаас хамаарахгүйгээр аль нэгэн төрийн байгууллагад одоо тал тухай татахгүйгээр хувийн хөвшилд юм уу хувийн бизнесийн ашиг сонирхолд үйлчлэхгүйгээр яг үндсэн зорилгынхон дагуу ажиллаж чадсан нь өөрөө бол асар том зорилго асар том бахархал гэж би бодож байгаа. Ер нь Монголын иргэний нийгмийн салбарт яг ийм байнгын өдөр тутмын үйл ажиллагаатай одоо 17-8 мэрэгжлийн судлаач, сургагч, багш захиргааны ажилтнуудыг оронтойгоор ажилуулдаг. За ингэж оронтойгоор ажилуулахдаа бол одоо төрөөс юм уу одоо хувийн хвшлээс үндсэн санхүүжилт, үндсэн үйл ажиллагааны санхүүжилтд бол нэг ч төгрөг авахгүйгээр өөрөө өөрийгөө санхүүжүүлээд ингэж тогтмол ажиллаж байгаа иргэний нийгмийн байгууллага бол маш ховор. Ер нь Монгол бол төрийн бас байгууллага ажилуулах бол асар бэрхшээлтэй байдгийг бол ялангуяа энэ салбарт ажилладаг хүмүүс бол мэдэх бах. Хэвлийн хүрээлэн одоо өөрийн одоо байртай гэдг нь бол одоо бусад иргэний нийгмийн байгууллагуудаас маш том давуу тал боловч энэ давуу талыг ашиглаж тогтмол оронтооны одоо ажилтнуудтайгаар хараад бусаар олон улсын байгууллагууд ихтгэл үнэмшлийг хүлээгээд ингэж ажиллах нь бол маш одоо бахархууштай зүйл гэж боддог. Тэгэхээр энэ байгууллагыг одоо хүртэл 25 жилийн хугацаанд оршин тогтноход нь удирдах одоо 20 жилд нь удирдах авч явж байгаа гэдэг бол миний хувьд бол бас их тийм ер нь дурдах хэвээр бахархдаг зүйл л гэж хэлээ да. Танахаас сүүлийн үед явуулж байгаа эсвэл хийхээр төлөвлөж байгаа сургалт, судалгааны эсвэл төсөл хөтөлбөрүүд ер нь бол ингээд жилдээ бид нар олон улсын томоохон байгууллагуудтай хамтраад дор хаяж нэг 7-8 томоохон хөтөлбөр хэрэгжүүлдэг. За дээрэс нь жижиг хөтөлбөр гэхээр үндсэндээ бол нэг удаагийн одоо нэг сарын юм уу 7 хоногийн одоо сургалт эсвэл нэг удаагийн судалгаа гэдэг юм. Эднэрийг бол тооцохгүйгээр юм томоохон хөтөлбөрийг бол жилдээ 7-8-ыг хэрэгжүүлчихдэг. Тэгэхээр энэ жилийн хувьд бол бид нарт оны төгсгөлөөр эхэлсэн одоо яг эхэлж байгаа хэд хэдэн хөтөлбөр байгаа олон улсын санхүүжилттэй гэдгээс нь дурдах юм бол жишээлбэл холбооны бүгд найрамдах Герман улсын Deutsche Welle академийн дэмжлэгтэйгээр хэвлэл мэдээллийн суур боловсролыг дэмжих хөтөлбөр ер нь бол сүүлийн 1-2 жил бол идэвхтэй явуулж байгаа. За энэ хөтөлбөр ЮНЕСКОгийн бас дэмжлэгтэйгээр явж байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд бол бид нар ЮНЕСКОгийн дэмжлэгтэйгээр болон Deutsche Welle-гийн академийн дэмжлэгтэйгээр боловсруулсан хэвлэл мэдээллийн суур боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа. Сургалтын хөтөлбөр гэдэг маань бол эхний ээлжинд дунд сургуулийн багш нарт зориулсан хөтөлбөрийг ер нь сургуулийн хүүхдүүдэд мэдээлэл хэрхэн хаанаас яаж олж авах, худал мэдээллийг яаж шалгах, хянах, одоо ялгах мэдээллийн олон төрлийг жишээлбэл зар сурталчилгаа, сэтгүүл зүйн мэдээ, сошиал медиагаар явж байгаа жишээлбэл Facebook, Twitter-оор явж байгаа худал мэдээллийг өөр хооронд нь яаж шалгадгийг найдвартай мэдээллийг би хаанаас яаж авч болох уу? Найдвартай их сурвалжийг би яаж ялгах уу? Гэх мэт ийм дунд сургуулийн хүүхдүүдэд чиглүүлсэн, зориулсан сургалтуудыг заахын тулд дунд сургуулийн багш нарыг эхлээд сургах ийм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа. За хэвлэл мэдээллийн салбар сэтгүүлчдэд зориулсан хөтөлбөрөөс дурдах юм бол жишээлбэл НΟБ-ийн арчлалын сангийн дэмжлэгтэйгээр одоо яг энэ жилээс хэрэгжиж эхлэх гэж байгаа хэд хэдэн сургалтууд байгаа. За дата сэтгүүл зүй жишээлбэл Монголын сэтгүүл зүйн салбарт бол нэлээд ийм чухал талдаа орж байгаа. За дата сэтгүүл зүй, data visualization, дээрээс нь онлайн одоо аюулгүй байдлыг хангах, интернетэд одоо гүнзгийрүүлсэн судалгаа хийх, мэдээлэл олж авах, нягтлах, шалгах гэх мэт ийм одоо маш чухал бөгөөд ховор сургалтуудыг хэвлэлийн хүрээлэнгээс боловсруулад сэтгүүлчдэд цуврал байдлаар зохион байгуулах. За дээрээс нь сэтгүүлчд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч одоо бүтээлүүд боловсруулах. Жишээлбэл гар утас ашиглаад
иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарсан мобайл сэтгүүл зүүн одоо янз бүрийн арга техникийг суралцах, бүтээл хамтарч боловсруулах, бүтээлийн уралдаанд оролцох, бисрэг одоо тэтгэлэгт хөтөлбөрт оролцох гэх мэт ийм боломжуудыг бол бид нар энэ онд сэтгүүл зүүн салбарт болон иргэний нийгмийн байгууллагынд нээж өгөх хөтөлбөрүүд эхэлж байгаа. За манай тогтмол хөтөлбөрүүдээс бол сэтгүүл зүүн дээд курс буюу одоо 6 сарын болон 3 сарын тэтгэлэгт хөтөлбөрүүд явагддаг. Өөрөөр хэлбэл өөр мэрэгжил эзэмссэн хүмүүс сэтгүүл зүүн чиглэлээр суралцах, үндсэн одоо мэрэгжлийн гол зүйлсийг одоо чадварыг хөгжүүлэх ийм боломжууд олгодог. За ингээд яриад ах юм бол жоохон удаашрах шинжтэй энэ гол зүйлсээс дурдах юм бол ийм байна. Тэгэхээр хэвлэл өрөөлөн бол маш олон сургалт ажлуудыг Монголын сэтгүүл зүйн төлөө хийж явдаг юм байна гэж ойлгож байна. Яг таны хувьд, хувь хүний хувьд одоо энийг хийчих юм бол Монголын сэтгүүл зүйн салбарт үнэтэй хувь нэмэр болох болов гэж бодсон. Гэхдээ одоо ямар нэг шалтгааны улмаас гүйцэлдүүлэх боломжгүй байгаа. Тийм юмыг нэг зүйлийг дурдвал шууд хоёр юм санаанд орж ийн. За нэг нь бол хэвлэл хүрээлэнгээс хэрэгжүүлсэн сургалт судалгааны ажлууд бол ихэнхдээ ер нь ажиллаж байгаа сэтгүүлчдэд хандсан байдаг. Сэтгүүлчдэд зориулж асар их сургалтууд зохион байгуулдаг. Яг хэрэгжүүлэх юмсан гэж бодоод хэрэгжүүлж чадахгүй байгаа зүйл бол хэвлэл мэдээллийн удирдлагуудад зориулсан цогц хөтөлбөр. За тэн дундаа бол хэвлэл мэдээллийн менежмент болон ер нь сэтгүүл зүй сүүлийн үед хэрхэн яаж өөрчлөгдөд байгааг сургах шаардлагатай байгаад идэг. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээлэл редакцуудыг удирдах байгаа хүмүүс тэр өөрчлөгдөж байгаа асуудлуудыг дээрээс нь сэтгүүл зүй одоо өөр болцоод байгааг ойлгох шаардлагатай байгаад байгаа. Болохгүй байгаад байгаа асуудал нь болохоор хэвлэл мэдээллийн салбарын удирдлагуудыг ер нь ямарваа нэгэн сургалтанд хамрагдах бол асар хүндрэлтэй идэг. Өөрөөр хэлбэл нэг удирдах байгаа хүмүүс маань завгүй байгаад идэг. За нэг удаагийн уулзалт юм уу, нэг удаагийн воркшоп бол хангалтгүй байгаад идэг. Нилээн ийм цогц хөтөлбөрт одоо дор хаяж ийм цувралаар зохион байгуулагдах цогц хөтөлбөрт хамруулж ийж удирдах ажилтнууд маань нэг арай нэг өөр байдлаар ажиллах хэвлэл мэдээллийн энэ одоо өөрчлөгдөж байгаа орчинд дасан зохицох магадгүй одоо редакцийн өөрчлөлт хийх тийм боломж нээгдэх гээд идэг. Тэгэхээр бодоод байгаа хэрнээ хэрэгжүүлж чадахгүй байгаа нэг ажил маань бол энэ байна. За хоёр дахь нь бол санаа байгаа. Тэр нь юу гэхээр хэвлэл хүрээлэн одоо үйл ажиллагаа явуулаад 25 жил болж гин гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр сэтгүүл зүйн салбарын бүхий л тэр өөрчлөгдөх процессыг бол хэвлэл хүрээлэн дагаж болон дагуулж ирсэн. 90-ад оноос эхлээд одоо анхны хувийн хвшлийн мэдээллийн хэрэгсэл бий болсон. Анхны хувийн сонингууд гарсан. За анхны телевиз, радио бий болсон. Хамгийн анхны одоо арчсан сэтгүүл зүй, чөлөө сэтгүүл зүй гэж юу юм бэ гэдэг сургалтуудыг явуулж ирсэн. Өмнө нь бол мэдээж хэрэг 89 он хүртэл бол төрийн мэдээлэл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байсан. Нэг намд үйлчлдэг байсныг бодох юм бол энийг чөлөө сэтгүүл зүйн тогтолцоо цоо шинээр бий болсон. Тэгэхээр энэтэй холбоотой анхны одоо гарч ирсэн тэр сонингууд, хэвлэл мэдээлэлээр гарч ирсэн тэр нийгмийн бүхий л өөрчлөлтийн талаарх баримтууд, хэвлэл мэдээллийн салбар яаж өөрчлөгдсөн тухай зураг сонин хэвлэлүүд бол хэвлэл хүрээлэн дээр хадгалагдчихийдэг. Тэгэхээр эдгээрийг ашиглаад тийм арчсан сэтгүүл зүйн түүхийг харуулсан одоо музей гэх нь бүр томдчихгүй л энэ л та. Тэгтээ нэг тийм медиа галерей хүн хин ч гэсэн хурж ирээд чөлөөтэй үзэж хардаг, танилцдаг тийм одоо галерей бий болгох зорилготой бол байгаа. Тэгээд энэ дээр бол одоо дэмжлэг хайж байгаа. Ойрын хугацаанд бий болгочих юмсан энэ одоо номын санд архивт тоосон дарагдаад байж байгаа юмыг нийтэд нээлттэй үзүүлж харуулангаа арчсан сэтгүүл зүй ингэж хөгжсөн юм шүү гэдгийг нийтэд одоо нэг нээлттэй болгох хол юм өсөл зориг байгаад байгаа.
Та түрүү дурдчихсан 10 жилийн хүүхдүүдэд хэвлэл мэдээллийн талаарх ерөнхий ойлголт өгөх те мэдээг зарчлагаанаас яаж ялах талаар хэлжсэн. Тэгэхээр энэтэй холбогдуулаад зөвхөн ер нь монголчуудын юуны мэдлэг хэвлэл мэдээллийн талаарх мэдлэг, ерөнхий мэдлэг ямар түвшинд байна? Бус орнуудтай харьцуулахад ямар түвшинд байна гэж таардаг байна? Хангалттай биш юм уу л гэж харагддаг. Ялангуяа одоо мэдээллийн технологи хөгжөөд сошиал медиа асар өндөр хурдчтайгаар тархаж байгаа. Монголд бол үндсэндээ Facebook мэдээллийн хамгийн түгээмэл их сурвалж болцоод байгаа бүх төвшөнд мэдээллийг одоо хамгийн хурдан солилцдог, мэдээлэл авдаг, харилцдаг сувг маань бол Facebook болцоод байгаа. Тэр тэндээс зүгээр одоо хүмүүсийн бичиж байгаа, авж байгаа янз бүрийн мэдээллийг ялгаж салгахгүйгээр бусдад дамжуулж байгаа байдлаас харахад бол ер нь мэдээллийн боловсрал, мэдээллийн тухай ойлголт, тэрэн дундаа бол сэтгүүл зүйн тухай ойлголт бол ер нь нэлээд доогуур байна гэж харагддаг. Тэгээ тийм болохоор бас бид нар ер нь энэ сүүлийн хэдэн жилд одоо нийгмийн бүхий л төвшин дунд сургуулийн хүүхдүүдэд багш нарт, иргэний нийгмийнхэнд, насан туршид, оюутнуудад за тэр байтугай бүр шийдвэр гаргаж байгаа хүмүүст ч гэсэндээ энэ мэдээллийн тухай ойлголтыг, мэдээллийн боловсролыг бол ер нь сайжруулах, дээшлүүлэх шаардлага бол асар өндөр байна гэж хардаг. Бүр тийм шаардлага хэрэгцээ одоо байгаад байна. Яагаад тэгэхээр нийгэм тэр аяараа фэйсбүүкээр амьсгалаад байна. Фэйсбүүкт явж байгаа одоо олон янзын мэдээлэл байна. За тэн дотор бол гуйвлага байна, худал мэдээлэл байна, доромжлол үтгэлэг байна. За хүчирхийлэл, тэр байтугай бослого тэмцэл урайлан дуудсан. За дээрэс нь одоо бусдын эрхэнд халдсан, тий үзий ядалтыг дэврэгсэн, улс үндэснээр нь одоо ялгуурлан гадуурхсан, хүйсээр ялгуурлан гадуурхсан гэх мэт ийм бас анхааруулжтай зүйл асар их байхад тэр болгоныг ялгаж мэдхгүйгээр цаашаа одоо бусдад дамжуулдаг, шеэрлдэг, өвшөө бүр одоо дэврэгдэг, мэдхгүйгээсээ болж дэврэгдэг ийм одоо орчин, ийм уур амьсгал Монголд бол ер нь Монгол биш л дээ мэдээж энэ бол дэлхийн дахины бүр асар том асуудал болчиход байгаа. Гэхдээ Монгол болохоор хүн ам цөөтэй, дээрэс нь энэ сошиал медиагийн худал мэдээлэл ямар улс оронд илүү их хүч аваад байна вэ гэхээр хэвлэлийн эрх чөлөө төдийлөн одоо хүчтэй болоогүй, бэхжээгүй, хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн ихтгэл үнэмшил төдийлөн их одоо хүчтэй биш байгаа улс орон сошиал медиа бол илүү их одоо нөлөөтэй байгаад байна гэж үздэг. Тэгэхээр манад бол шийдэл баруун Европын одоо арчлал өндөр хөгжсөн Герман гэдэг юм уу, Австри гэдэг ч юм уу, тий одоо улс орнууд, Америкч гэдэг ч юм уу, хэвлэлийн ихтгэл үнэмшил, хэв сэтгүүл зүйн нэр хүнд ихтгэл үнэмшил өндөр байх тохиолдолд иргэд худал мэдээлэлд автах юм уу, сошиал медиагийн тэр зүй бус, зохистой бус мэдээллийн урсгалд одоо юу гэдэг живэх, дагах тэр боломж нь бол арай бага байгаад идэг гэж үздэг. Тэгэхээр Монгол шиг улс орнууд бол энэ иргэдийн мэдлэг боловсрал, мэдээллийн мэдлэг боловсралыг дээшлүүлэх шаардлага хэрэгцээ бол ер нь асар өндөр байгаа. Энэ сэдвэр дахиад ганцхан асуулт асууж байна. Таны хувьд сошиал медиа буюу нийгмийн сүлжээ хэвлэл мэдээлэл хэрэгсэл мөн үү? Сувг гэж би хэлмээр байна. Яагаад тэгэхээр манайхан сошиал медиа одоо Facebook бол сэтгүүл зүй биш юм аа. Facebook-ийг сэтгүүл зүгээс ялгах шаардлагатай гэдээ маань сэтгүүлчд өөрсдөө их ярьдаг л да. Гэтэл хэвлэл мэдээллийн байгууллагуудын дийлэнх нь өнөөдөр Facebook дээр өөрийн албан ёсны хуудастай. Тэр хуудасаараа дамжуулаад албан ёсны нөгөө сэтгүүл зүйн мэдээгээ бас түгээдэг. Сэтгүүлчд өөрсдөө бас сэтгүүлч энэ гэсэн одоо пэйж ажиллуулад байдаг. Тэгэхээр Facebook бол сэтгүүл зүй биш шүү гэд яриад ахаар нөгөө Facebook дээр явж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд албан ёсны хуудас чи яг юу болоод таарч уу гэж асуух болчиход байгаа юм. Тэгэхээр Facebook бол энэ дэр сувг
Энэ сувгаар болоод сэтгүүл зүйч ашиглаад мэдээлэлээ хүргэж гин, хувийн хвшлийнхэн ч явуулж гин, тэр байтугай төрийн байгууллагууд ч энэ сувгийг ашиглаж гин, хувь хүмүүс ч ашиглаж гин. Олон янзын субъектүүд, олон янзын их сурвалжууд энийг сувг болгож ашиглаж байгаа. Гэхдээ нэг зүйлийг бас анхаарах хэрэгтэй байгаад байгаа. Facebook сувг уу? Зүгээр сувг юм уу? Эсвэл одоо хэвлэн нийтлэгч үү гэдэг бас асуулт гарч иж байгаа. Сувг гэдэг нь жишээлбэл бид нар одоо цахилгаан холбооны бид нар одоо Mobicom, Skytel, Unitel гээд утсаар ярих боломжийг олгодог хүмүүс хоорондоо тэр одоо өөрсдийнхөө агуулгыг хоорондоо солилцох, мэдээлэл дамжуулах, харилцах ийм боломжийг бий болгож байгаа ийм сувг юм уу? Өөрөөр хэлбэл одоо агуулгад ямар ч оролцоогүй сувг уу? Эсвэл хэвлэн нийтлэгч гэдэг маань бол агуулгыг сонгодог, хинд юуг харуулах уу гэдгийг тодорхой хэмжээгээр одоо сонгодог ийм агуулгад оролцдог субъектүү гэдгийг бас ялгаж салгах. Тэр Facebook дээр бол жишээлбэл маргаантай байгаад байгаа. Энэ нь өөрөө бас хууль эрх зүйн одоо үр дагавартай гэж хэлж болно. Facebook алгоритмын тусламжтайгаар хинд ямар мэдээллийг харуулах уу гэдгийг ялгадаггүй, эсвэл ялгахгүй ер нь бол бүгдээрингийн ямар ч оролцоогүйгээр дамжуулдаггүй гэдэг ийм асуудал гараад ирж байгаа. Тэгэхээр алгоритм байна уу гэвэл байна. Тэрийг бол бид нар бүгдээр өдөр тутмын амьдралдаа мэдж байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл би Facebook-ээр нэг одоо зар сурталчилгаа хараад тэрэн дээр магадгүй арай хэдэн 20 секунд илүү зарцуулсан болвол тэр дорол ер нь дараагийн одоо ижил төстэй бараанууд надад харагдаж эхэлнэ. Жишээлбэл юу гэдгийг би хамгийн сүүлд одоо кофе бутлагч аны сурталчилгаа хардсан. За тэрэн дээр нь одоо нэлийн бүр дотгошооноо орж агаад нөгөө бутлагчаа сонирхсон байж идэг. Тэгэнгүүт л дараа нь кофе бутлагчтай холбоотой дараа нь кофений сурталчилгаа миний таймлайн дээр байнга харагдаад орж ирнэ. Өөрөөр хэлбэл алгоритм байгаа. Тэгэхээр Facebook өөрөө яг хаа сувгийг бол олон янзын хүмүүс одоо бий болгож байгаа боловч өөрөө бас ямар агуулгыг хүнд яаж харуулах уу гэдгийг сонгож харуулад байгаа учраас хэвлэн нийтлэгч мөн үү биш үү гэдэг дээр бас маргаантай байгаад байна гэж ойлгож байгаа. Ярих юм бол бас эн чинь сонирхолтой бөгөөд их том асуудал байгаа юм л та. Энэ талаар ер нь Монголд хууль эрх зүйн орчин ямар хөө байдаг бол ер нь бүрдүүлэх талаар яриа хэлцлүүд явагддаг болов. Сүүлийн үед энэ яриа бас хэвлэл мэдээллийн салбарт их маргаан дагуулж байгаа. Хэвлэлийн эрхчлөөний тухай хуулийн шинжилсэн найруулга яригадаад нэлээд олон жил болж байгаа. Дөнгөж саяхан одоо хууль зүйн сайдын санаачлагаар хэвлэлийн эрхчлөөний тухай хуулинд сошиал медиа хэрэглэгчдийг хэвлэн нийтлэгч гэдэг статусаар одоо ер нь бол хамруулах сошиал медиа ашиглаж байгаа хүмүүс жишээлбэл одоо гүтгэх, доромжлох юу гэдгийг хууль бус мэдээллийг дамжуулах юм бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзээд тэдний үйл ажиллагааг одоо төрөөс хянах, цензурдах юм уу, одоо шийтгэх, тодорхой хэмжээний одоо хариуцлага оноох ийм шаардлагатай гэдэг зүйлийг бол манай хууль зүйн сайд одоо тэр Улаанбаал нэвтрүүлгийн ярилцлагад ороод хийсэн нь өөрөө маргаан маш их дагуулсан байгаад байгаа. Яг нэг талаар бол өнөөдөр үнэхээр одоо сошиал медиа гэдэг чинь яг мэдээллийн хэрэгсэл юм уу? Муу юм уу биш юм уу? Үнэхээр 3000 дагагчтай өөрөөр хэлбэл өдөр тутмын бараг сонноос илүү олон хүнд нэг доор хүрэх нэг ганцхан ширхэг одоо постоор ганцхан мессежээрээ хүрэх боломжтой ийм нөхцөлд ер нь мэдээллийн хэрэгсэл гэдэг маань яг юу болоод явчихв. Уламжлалт ойлголтоор бол сонин сэтгүүл, радио, телевиз бол одоо мэдээллийн хэрэгсэл энэ хэвлэл мэдээллийн хэрэгслэр бол яагаад ингэж тусгайлан зохицуулаад байдаг вэ гэхээр нэг дор олон хүнд хүрэх боломжтой учраас энэ одоо мэдээллийн хэрэгсэл бол тодорхой хэмжээний хариуцлагад тай байх ёстой, мэргэжлийн хэм хэмжээнд захирагдах ёстой гэдэг ийм шаардлагыг тавьдаг. Гэтэл өнөөдөр хувь хүн хинч гэсэн блогоо ашиглаад өөрийнхөө одоо пэйжийг ашиглаад ер нь энэ сошиал медиагийн ямар ч сувгийг ашиглаад хэвлэл мэдээллийн хэрэгслээс илүү олон хүнд
хүрэх бүр тэр байтугай хил хязгааргүйгээр дэлхийн нөгөө өнцөгт байгаа хүнд хүрэх боломжтой болцсон учраас энэ хүмүүст бид нар ямар шаардлага тавих юм, ямар хариуцлагыг энэ хүмүүсээс бид нар нэхэх юм, эднэрт ер нь хариуцлага нэхэх болох юм уу, болохгүй юм уу гэдэг ийм асуудал гарч ирээд байгаа учраас нөгөө үндсэн үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөний асуудал хөндөгдөд байгаа. Бид нар 92 онд одоо баталсан шинэ үндсэн хуулиараа үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөг баталгаажуулсан. За 98 онд баталсан хэвлэлийн эрхчлөөний тухай хуулиар цензурыг хориглосон байгаад идэг. Гэтэл өнөөдрийн энэ орчинд нөгөө одоо үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөгийн чинь ямар шалгуураар хязгаарлаж болох юм бэ? Ер нь болох уу, болохгүй юу гэдэг ийм асуудал гарч ирж байгаа учраас эрх зүйн хувьд бол манад бас одоо маргаан дагуулах арцаагүй дагуулж байгаа. Хариуцлага шаардах хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Эндээс улбаалаад нөгөө сэтгүүл зүй гэдэг маань яг юу болоод явчих вэ гэдэг асуудлыг бид нар бас тодорхой болгох хэрэгтэй байгаад байгаа. Сэтгүүлч гэж юм бэ гэдэг асуудал маань өөрөө бас ингээд ойлгомжгүй болцсон байгаа. Манад сэтгүүл зүйн одоо оюутнууд сүүлдээ бас зарим юм гутарсан ч гэдэг юм уу одоо эргэлдсэн ийм зүйлийг биднээс эргээд асууж байгаа. Бүх хүн өнөөдөр юу дуртайгаа хэдэн мянган хүнд ингээ нэгэн зэрэг дамжуулах боломжтой. Би заавал редактортай байх албагүй. Би сэтгүүл зүйн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллах албагүй. Тэр байтугай би сэтгүүлч гэдэг диплом надад ер нь хэрэгтэй мөгүй. Бүх хүн сэтгүүл зүй хийх боломжтой болчлоо. Тэгэхээр би ингээ өө тамаа идлээ 4 жил юм уу 6 сар юм уу ингээд мөнгө төлөөд ч юм ийм хөтөлбөрт хамрагдаад байх ер нь ямар хэрэг байгаа юм гэдэг ийм асуултыг тавьж байгаа. Тэгэхээр тэр хүмүүст хэлэхэд бол хэрэг байна. Сэтгүүлч гэдэг бол мэрэгжлийн хим хэмжээнд захирагддаг хүмүүс. Мэрэгжлийн хим хэмжээнд захирагддаг учраас тэр хүмүүс итгэл үнэмшил одоо иргэдийн итгэл үнэмшил, хэрэглэгчдийн итгэл үнэмшлийг хүлээж идэг. Өөрөөр хэлбэл илүү одоо нэр хүндтэй тийм хүмүүст тэр итгэл үнэмшлийг хүлээж байгаа хүмүүст бусад одоо хэрэглэгчид итгэж байгаа учраас тухайн тэр мэдээллийг хүлээж авдаг. Өнөөдөр сэтгүүлч гэдэг хүн бол үндсэндээ зүгээр нэг блог хөтлөгч юм уу, зүгээр нэг олон мянган дагагчтай хүн биш. Олон мянган дагагчтай бөгөөд тэр мэрэгжлийн хим хэмжээ, тэр хариуцлагад захирагдж байгаа хүнийг бид нар сэтгүүлч гэж хэлэх боломжтой учраас тэр хүн тэр хариуцлага, тэр хим хэмжээ нь яг юу юм гэдгийг мэдэх шаардлагатай байна. Эрх зүй, ёс зүйн хоорондын харилцааны асуудал багтай. Дараагийн асуулт бол сэтгүүл зүйн салбарт байдаг одоо миф буюу домог гэвэл та юуг нэрлэх вэ? Учрыг тайлах эсвэл үнэн мөнийг олоход таныхаар энэ дээр юу шаарддаг вэ? Нэг түгээмэл ялангуяа сэтгүүлч мэрэгжлэр суралцахаар ирж байгаа дөнгөж 10 жилийн сургуулаа төгсөөд орж ирж байгаа залуу одоо хүмүүсийн дунд бол нэг тийм түгээмэл ойлголт байдаг. Сэтгүүл зүй гэдгийг ер нь бол эфирт харагдах, өөрөөр хэлбэл телевизээр харагдах, дэлгэцээр харагдах байдлаар бол маш их үнэлдэг, дүгндэг. Сэтгүүлч гэхэр микрофон бариад камерны өмнө зогсож байгаа ийм дүр төрхөөр төсөөлөд байдаг. Сэтгүүлчээр сурж байгаа хүүхдүүд бол ихэнх нь телевизийн сэтгүүлч болохыг хүсдэг. Зарим нэг нь бол хөтлөгчөөр сэтгүүлчийг андуураад идэг. Өөрөөр хэлбэл одоо нөгөө нэг анкер тэ мэдээний хөтлөгчийг сэтгүүлч гэж бодоод идэг. Тэгэхээр харагдах байдал биш шүү. Сэтгүүл зүй гэдэг бол асар хүнд ажил. Асар их няхуур, нямбай байдлыг шаарддаг. Тэр камерны цаана бүх гол ажлууд явагдчихийдэг. Судлах, харьцуулах, нягтлах, шалгах, одоо гүүх тийм хүнд ажил гэдгийг хэлэх хэрэгтэй. Хоёрдугаарт ялангуяа сүүлийн одоо үед энэ сошиал медиаг дагаад сэтгүүл зүйн хурд бол одоо ер нь гүйцэгдэх байх хэмжээнд хүрч ийн. Өөрөөр хэлбэл хамгийн хурдан байх гэдэг ийм зүйлээр одоо залуу сэтгүүлчд бол өрсөлдөж байна. Өнөөдөр сэтгүүл зүй хурдан байх нь бол мэдээж хэрэг хурдан байх гэдэг бол одоо шуурхай байх гэдэг шалгуур сэтгүүл зүйд тавигдсан хэвээрээ байгаа боловч шуурхай байх гэдгээр нөгөө чанар алдагдах. Хамгийн түрүүнд гүйж очоод ямар ч одоо судалгаагүйгээр
хамгийн түрүүнд мэдээлсэн тэр хүн сайн сэтгүүлч болчихж байгаа юм шиг тийм ойлголт. Энэ бол миф гэж би хэлнэ. Өнөөдөр сэтгүүл зүй яаж өөрийгөө аврах вэ гэхээр илүү одоо нягуур байх, судалгаатай байх, бэлтгэлтэй байх, тайлбарлах, анализ хийх тал дээр л илүү байж ич сэтгүүл зүйн нэр хүнд итгэл үнэмшил аврагдана уу гэхээс биш өнгөц тал дээрээ болоод өнөөдөр хинч гисэн лайвдах боломжтой Facebook өөрийн одоо таймлайнаараа юу ч хамаагүй тухайн дээр газар дээр байсан хүн л тэрэн заавал сэтгүүлч байх ч албагүй. Тэрийг сэтгүүлч гүйж очиж хамгийн түрүүнд мэдээлэхэд бол ер нь үндсэндээ гүйцэх боломжгүй тийм орчин бий болчиход байгаа учраас ийм хоёр мифийг хэлмээр байна. Яг манай хувьд болоод сэтгүүл зүгээс гадна иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын талаар бас одоо миф буюу юм буруу ойлголт байдгийг бас залруулмаар санагдаад байдгийг. Төрийн бус байгууллага гэхээр ер нь бол нэгдүгээр төсөл мөнгө олдог, ер нь иддэг, хоёрдугаар гадныхны хүл гар болдог гэдэг ийм одоо ойлголт бол бас түгээмэл байгаад байдаг. Тэгэхээр харин ч эсвэргээрээ олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг бол тийм ч амархан хүн болгон олоод идээд идэг юм бол ер нь бол тэрийг олохын төлөө бол асар их хөдөлмөр зарцуулах шаардлагатай байдаг. Олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллана гэдэг бол өөрөө маш их том шалгуур байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр төсвийг одоо зөв төлөвлөх, зөв зарцуулах, нөөцийг бол одоо зөв зохион байгуулах, ажлыг зөв төлөвлөх, цаг хугацаанд нь хэрэгжүүлэх тэр тодорхой одоо хүсэж байгаа зүйлээ маш ойлгомжтойгоор тодорхойгоор төсөөлж боловсруулах тэр боловсруулсан төсөөллийнхэн дагуу төлөвлөгөөнийхэн дагуу цаг хугацаанд нь хэрэгжүүлэх хараад бус байх, ямарваа нэгэн ашиг сонирхолд автахгүй байх, олон талыг бодолцох, харгалзах гэх мэт ийм маш их зохион байгуулалтыг шаарддаг учраас тийм их амархан ингээл төрийн бус байгууллага байгуулаад төсөл олоод мөнгө олоод идээл гадны хөл бол гар хөл болоод ингээл ашиглагдаад ч гэдэг ч юм уу ийм юм бол байдгүй маа. Энэ бол асар том хариуцлага бөгөөд маш их ур чадвар, мэдлэг, боловсрал, ажлын зохион байгуулалт, хувийн зохион байгуулалтыг шаарддаг юм аа гэдгийг би бас нэг юм залруулад хэлчих завшаа олдож байгаад баяртай. Баярлалаа. Манай Цэмэл өвшг сэлдээ сэтгүүл зүй бол агуулга хэлбэрийн нэгдэл юм аа гэж. Тэгэхээр та ер нь цаашдаа Монголын сэтгүүл зүйн салбарын цаашдын чиг хандлагыг юу гэж төсөөлж байна? Тавчгаа хэлвэл. Их хүнд асуудал. Яагаад тэгэхээр би түрүүнд хэлсэн ер нь сэтгүүл зүй өөрчлөгдөд байгаа зөвхөн Монголд ч биш. Ер нь дэлхий дахинаа л сэтгүүл зүй хаашаа явж гинэ вэ? Сэтгүүл зүй ирээдүй хаана байна вэ гэдэг асуултыг бол ер нь энэ салбар даяараа ярьж байгаа. Мэдээж түрүүнд миний хэлсэнчлэн сэтгүүл зүй цаашдаа хэрэгцээтэй юу гэвэл хэрэгцээтэй. Яагаад тэгэхээр хүнд найдвартай мэдээлэл хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Хизээч ч хэрэгтэй байна. Хувь хүнч бай, улс оронч бай, одоо байгуулагч бай. Мэдээлэл дээр суурилж шийдвэр гаргадаг. Тэгэхээр тэр авч байгаа мэдээлэл найдвартай байх ёстой. Тэр найдвартай мэдээллийг хэн өгөх вэ гэхээр мэргэжлийн төвшөнд судалж боловсруулсан, бэлтгэсэн хараат бус сэтгүүлч өгнө. Өдөр тутмын мэдээллийг би яриад байна шүү дээ. Нөгөө судалгаа шинжилгээнийх гэхээсээ илүүтэйгээр. Тэгэхээр сэтгүүл зүй Монголд ч гэсэн ялгаагүй одоо нэр төрөө ихтгэл үнэмшлээ авч үлдэх ирээдүйд ингээд уусаад алга болчихгүй хин нэгэн блогчин одоо олон дагагчтай жиргээч олон дагагчтай одоо пэйж тий одоо хувь хүнээс илүү мэргэжлийн сэтгүүл зүйн ирээдүй хаана байна вэ гэхээр тэр ихтгэл үнэмшлийг авч үлдэж чадсан тохиолдолд мэргэжлийн сэтгүүл зүй нэр нүүр ихтгэл үнэмшлээ авч үлдэх ялгарах боломжтой. Тэгэхээр Монголын сэтгүүл зүй бол сэтгүүлчд бол сурч боловсрох асар их шаардлага хэрэгцээ байна. Яагаад тэр нь орчин өөрчлөгдөж байгаа учраас энэ одоо мэдээллийн одоо найдвартай байдлыг хангах, судлах, за дээрэс нь асар их энэ мэдээлэл дундаас боловсруулах одоо ядчил технологийн мэдлэг шаардлагатай болоод явчихж байна. Ядчил одоо дата боловсруулах, их хэмжээний мэдээллийг ялгаж салгах, цэвэрлэх, график босгох гэдэг юм урд өмнө сэтгүүлчдээс шаарддаг
магадгүй байсан тийм мэдлэг боловсрал өнөөдөр сэтгүүлчдэд хэрэгцээтэй болцоод байгаа учраас ялгарах мэргэжлийн төвшөнд ажиллахын тулд бол сурч боловсрох шаардлага бол асар өндөр байна. Тэгэхээр сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол сэтгүүлч бол өнөөдөр ингээд одоо хууль зүйн сайдны ямар ч ялгаагүй олчлоош бүгдээрээ хэвлэл нийтлэгч олчлоош тэгэж хэлэх тийм төвшөнд бол хүрчээд байгаа учраас бид нар сурах хэрэгтэй л гэж хэлмээр байна. За баярлалаа. Таны амьдрал, ажил мэргэжилт нь хамгийн их нөлөө үзүүлсэн нэг хүн эсвэл ямар нэг үйл явдал нэрлэж гэвэл хоёр үйл явдал бөгөөд тэр үйл явдалтай холбоотой хүн гэж хэлэх юм уу? За нэгдүгээрт бол ер нь ялангуяа Монголд бол мэргэжил сонголт ер нь ингээд тухайн тэр хүний цаашдын бүхэл амьдралыг шийдчихдэг юм шиг надад санагддаг. Ихэнх хүмүүсийн хувьд ялангуяа Монголд бол одоо бидний хувьд бол ер нь л бараг л бүгдээрээ шахам дээд сургуульд орох хүсэл сонирхолтой. Өөрөөр хэлбэл 10 дугаар ангиа төгсөөд эсэлтийн шалгалт өгдөг. Тэгээд эсэлтийн шалгалтын оноогоороо одоо олдсон мэргэжлээ ихэнхдээ олдсон мэргэжлээ те өөрийнхөө хүссэн гэхээс илүү олдсон мэргэжлээ чиглэлээр ингээд цаашаа сураад явт. Тэр нь цаашаа ингээд амьдрал болоод явцдаг. Тэгэхээр миний хувьд одоо сэтгүүлч мэргэжлийг анх 10 дугаар ангиа төгсөөд ер нь сонгоно гэдэг бодолтой байсан. Тэр бодолд нөлөөсөн хүн маань бол аав маань байсан. Манай аав сэтгүүлч байсан. Сэтгүүлч гэдэг мэргэжлийг би бас л яг л түрүүчийн хэлсэнчлэн нөгөө өнгөн талаас нь төсөөлж мэддэг юм гоё одоо нөгөө стажинг микрофон барайл гадуур гүйж идэг л тийм л төсөөлөлтөөгөөр энэ сэтгүүлч мэргэжлийг одоо сонгосон. Энэ маань ингээ миний амьдрал болсон учраас одоо нэгдүгээрт аав, хоёрдугаарт энэ мэргэжлийг сонгосон үйл явдал нь өөрөө бол одоо биний хаана байгааг шийдсэн гэж хэлж болох бах. Гэхдээ энэ мэргэжлэр сураад Оросд сурах болон Германд сурах боломж тухайн үедээ бол байсан. Би өөрөө 23 дугаар сургуулийг төгссөн учраас миний найз нар бүгдээрээ Орос руу яваад ирсэн учраас ер нь Орос руу явчихан төгссөн. Найз ер нь бодож исэн тухайн үедээ нөө залуу хүүхэд болохоор юм сургуулийн одоо юу гэдгийг ертөнц мэдих чанахаас одоо гэхээсээ илүү зүгээр л одоо найз нар хаашаа явж исэн тэр зүгээр л явчих тийм бодолтой байсан боловч ээж маань надад нөлөөлж Герман явсан дээрээ арай өөр хэл сур, өөр улс орныг үз, тий. За орос хэлийг бол сурцсан, мэдсэн байгаад байна. Германд бол бас ингээд дахиад нэг өөр шинэ өнцөг гэдэг үүднээс бол Германы одоо тухайн үед Германы инженерийн бэлтгэлд ороход тэр нөлөөг бол хийж исэн учраас ер нь бол тэр одоо миний өнөөдрийн амьдралд хамгийн их нөлөөсөн хоёр хүн маань бол аав ээж хоёр маань. За тэгээ сурж явах явцад бол Германд сурж явах явцад зүүн баруун Герман хоёр нэгдсэн тэр үйл явц бол дараагийн одоо асар том нөлөөлөл байсан гэж хэлж болно. Тухайн үедээ бол би зүүн Германд суралцж ирсэн. Зүүн Герман бол үндсэндээ социалист орнуудынхаа хамгийн одоо баруундсан хамгийн хүчрхэг улс орн байсан нь бол мэдээж хэрэг тийм надад бол завшаантай байсан боловч баруун зүүн Герман одоо 89 оны 10 дугаар сард нэгдээд одоо баруун руу нэгдүгээрт одоо нэвтрэх барууны ертөнцтэй танилцах тэр үе таалга нээгдсэн. Хоёрдугаарт нүдэн дээр тэр өөрчлөлт явагдсан гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл хан нураад бүр одоо literally гэдэг шүү дээ, тий. Цоорхоо гараад тэр цоорхоогоор хүмүүс баруун руу ингээд одоо зургууд байдаг шүү дээ, тий. Баримтат киноч бас байдаг. Баруун Берлиний хан нураад хүмүүс хан дээр гарч зогсоо зарим нь цоорхоогоор нь баруун Берлиний одоо хүмүүстэй уулзж байгаа. Бүр ерөөсөө л яг л тийм байсан. Тэгэхээр зүүн баруун Германы болон капиталист гэж одоо хэлэхэд таашаач чинь тий чөлөөт эдийн засгийн нөхцөл болон социалист ертөнцийг шууд харьцуулах тэр өөрчлөлтийг нүдэрээ харах боломж болон завшаан надад олдсон нь өөрөө би хувь хүний хувьд өөрчлөгдөх илүү их одоо юмыг харах тэр өнцгөө илүү өргөн хүрээгээр харах тийм боломжийг нээсэн гэх юм уу. Тэгээд баруун Германаар дамжуулаад ер нь бол баруун Европоор бол нэлээд их явж үдсэн улс орныг харьцуулах
хүмүүстэй танилцах, тэр их боломжит суралцах тэрнээс улбаалаад бас одоо буцаж ирснийхэн дараа англи хэлээ сайжруулах гэдэг ч юм уу дараагийн алхмууд бол явагдсан учраас энэ хоёр одоо үйл явдал өнөөдрийн миний яг хаана байгаа, хэн байгаа гэдэгт хамгийн их чухал нөлөөсөн гэж бодож байна. Баярлалаа. Соёлын шоконд ороод ер нь хүн болгон л тэр үе соёлын шоконд орж исэн баг. Тэгээд соёлын шокноосоо гараад тэрнийг ухаарч ойлгож чадсан хүмүүс нь илүү ихийг олсон болов уу гэж бодож байна. Тэгэд таны хувьд бол одоо хүмүүс бол ерөөхдөө буруу шийдвэр гаргадаг тийм байдаг. Таны хувьд тийм буруу шийдвэр ямар нэг дурсагтахаар тийм шийдвэр гаргацсан, тэрнээс сургамж авсан тийм зүйл юу вэ? Буруу шийдвэр гэхээсээ илүү ерөн зүгээр нэг тийм дутагдaltaй тал надад байдаг байсан. Ялангуяа дунд сургуулийн одоо төгсөх анги, ахлах анги тэгээд оюутан байх үедээ би бол ер нь нэг тийм нэлээд тийм хаалттай, нээлттэй биш бөгөөд нэрлэхүү гэдэг юм уу? Тийм хөвгт байсан. Тийм байх бол ер нь хохиролтой бол гэж би хэлмээр байна. Хэрвээ тийм хүмүүс та нарын дунд энэ сонсож байгаа хүмүүсийн дунд байгаа бол өөрийгөө өөрчлөх алхмыг нэн даруй хийх хэрэгтэй. Яагаад тэгэхээр жишээлбэл ингээд зүгээр энгийн одоо зөөрлөл хийх юм бол танхим дотор олон хүн оролцож байгаа үйл явдал, за нэг сонирхолтой үйл явдал байлаа гэж бодоход би тэнд ороод нээлттэй биш тийм бүрэг одоо юу гэдгийг ичимхий тийм хүн бол хин над дээр ирж надтай юм ярих бол гэдэг ингээ хараад хүлээгээд зогсох хинч чам дээр очихгүй чи өөрөө л очих ёстой. Өөрөө очоод асуух юмаа өөрийгөө танилцвал өөрөө хүн дээр оч өөрөө үргэлж санаачлахыг хий. Бусдаас хүлээгээд намайг тэгчих болов ингэчих болов хин нэгэн хурж ирээд намайг анзаараад надтай ярьчих болов эсвэл надад дээр хурж ирээд нэг боломж ингээ тэнгэрээс унчих болов гэдэг юм хүлээлтийн байдалтай ер нь юм гой залуу насаа бас өнгөрөөцсөн гэж би боддгийн. Тэгээд тэрэндээ бол бас ер нь харамсдаг, өөрийгөө өөрчлөх ер нь аль болох л төрүүлж санаачлах, төрүүлж өөрөө алхмыг хийх тусам өөрөө л хождог. Энийг өөрчлөх нь бол аль болох л эрт явагдах ёстой бөгөөд миний хувьд бол нэг ном уншаад тэр ном надад бол асар их нөлөөсөн байдгийг. Оюутан байх үеийн одоо дунд үеэс гэдэг юм уу? Тэр ном харин саяхан би нэг рекламыг харсан, монгол хэлний орчуулагдсан байсан, олзоорсон, баярлсан. Ямар ном байсан бэ гэхээр нөгөө Daniel Goleman-ийн сэтгэл хөдлөлийн монголоор яг юу гэж орчуулсан бэлээ? Emotional intelligence сэтгэл хөдлөлөө удирдах уу гэсэн байсан баха. Монголоор орчуулагдаад борлогдож байгаа юм байлээ. Тэр номон дээр хүн ер нь бол ингээд нэг хэсэг бол IQ гэж их ярьдаг байсан шүү дээ. Мэдлэг боловсралтай хүн л одоо IQ их өндөртэй байх юм бол тэр хүн их мундаг одоо амжилтанд хүрэх маягийн ийм одоо хэмжилтүүд хийдэг тийм одоо сурталчилгаа их явагддаг байсан бол энэ Daniel Goleman бол энэ emotional intelligence буюу IQ өндөртэй хүнээс илүү EQ өндөртэй хүн илүү амжилтанд хүрдэг гэдгийг бас янз бүрийн судалгаагаар нотолж баталж тэрийгэ тайлбарлсан байдаг. Emotional intelligence гэдэг нь ер нь бол нэгдүгээрт өөрийгөө ойлгох, өөрийн сэтгэл хөдлөлөө одоо удирдах чадвар, хоёрдугаарт бусдад харьцах чадвар. Бусдад харьцаж чаддаг хүн амжилтанд хүрдэг. Тэгээ тэрийг бол бас ингээд дунд сургуулийн одоо ангийнхнаараа найзууд нөхдөөрөө ч гэсэн хардаг штеп. Мондөг унд сурдаг байсан хүүхдүүд бүгдээрээ өнөөдөр одоо юу гэдгийг асар том амжилтанд хүрсэн байна уу гэвэл ер нь зарим нь бол үгүй байдаг штеп. Тэгсэн хэрнээ дунд сургуульд ангид одоо тэр болгон тийм сурлагаараа нэг мундаг биш байсан хэрнээ одоо мундаг бизнесмен болсон улс төрд гарцсан юу ч гэдгийг те яг мундаг карьер хийсэн ч гэдэг ч юм уу тийм байдаг. Бөгөөд тийм хүмүүс бол үндсэндээ бусдад харилцах чадвар нь илүү хөгжсөн байдаг учраас амжилтанд хүрдэг гэж байгаа. Тэгэхээр би зөвхөн нөгөө
хадуураад явчаад байна л да. Энэ өөрийгөө илүү одоо бусдад харьцах чадвараа хөгжүүл, нээлттэй бай, ичимхий бүрэг зангаа өөрчил. Тэгхийн бол чамд илүү их боломж нээгдэнэ. Би бол тийм байгаад одоо нэг өөрийгөө асар мундаг өөрчилсөн ч юу юм. Гэхдээ тэрийг ойлгосон учраас зориудаар хүчээр одоо нэг тийм санаачлагыг эхэлж хийх хэрэгтэй юм шүү гэдгийг сурч мэдсэн гэдгийг л хэлэх гээд байна л да. Тэг хичнээн мэдээлэлтэй байгаад мэдлэг болгож чадахгүй бол тэр бол үнцэнтэй зүйл биш гэж гэсэн үг л дээ. Тэгээ таны хэлж байгаа чинь бол ерөнхийдөө залуус төх зөвлөгөө гэж ойлгож байна. Хэрвээ та хэвлэл мэдээллийн талаар, сэтгүүл зүйн талаар сурах гэж байгаа залууст тусгайлж өөр дахид зөвлөгөө өгнө гэвэл ямар зөвлөгөө өгөх вэ? Ер нь ямар ч мэрэгчлэр заавал сэтгүүл зүй, заавал хэвлэл мэдээлэл гэхээсээ илүү ер нь ялангуяа залуу хүмүүс сурч боловсрох болон одоо ажиллах, ялангуяа ажлын талбарт гараад одоо амжилтанд хүрэх гэх юм бол юм нэг зүйлийг хэлмээр ч юм уу зөвлөмөр санагддгийг. За нэг зөндөөлөн байна л да яа. Гол залуучуудын дунд нэг юм хандлага их түгээмэл байдаг юм шиг ажиглагддаг. Хэвлэлийн өрөөлөнд 25 жил ингээд ихэнхдээ залуу хүмүүстэй ажиллаж байгаа. За өөр бусад салбарт ч гэсэн олон хүмүүстэй хамтарч ажиллаж үзчихсэн. Ямар ч ажил хийсэн гэсэн хин нэгнээр үнэлүүлэхийн төлөө юмыг одоо хийх хандлага бол маш их байдаг. Тэгээ тэрүүгээр өөрийгөө үнэлэх гэдэг. Өөрөөр хэлбэл үнэлэгдэхийн төлөө ажил хийдэг. Үнэлэгдэхийн төлөө одоо ямарваа нэгэн уус шуманда өөртөө зориулж хийж байгаа зүйлийг бусдын үнэлгээний төлөө хийж байгаа юм шиг тийм хандлага бол их түгээмэл ажиглагддаг. Намайг үнэлсэнгүйгээд одоо гутардаг. Тэрнээсээ болоод өөрийгөө нэг бол муу гэж бодох. Эсвэл одоо тухайн тэр хүнд буруу үг өгч гэдэг ч юм уу тийм хандлага бас их түгээмэл байгаад байдаг. Үнэлэгдэхийн төлөө бусдад үнэлэгдэхийн төлөө ямар нэгэн зүйлийг битгий өөрийнхөө төлөө л хий. Өөрийнхөө төлөө ямар ч мэдлэг, ямар ч чадвар чамд үлдэн чил тэрийг тэр чиний мэдлэг, тэр чиний одоо сурсан хийж чадж байгаа тэр зүйл чамайг тодорхойлох болохоос биш. Яагаад чамайг өөр хэн нэгэн тэр дарагч байна уу? Өөр хэн нэгэн чи хинбэ гэдгийг тодорхойлох юм. Өөрийнхөө хийж байгаа, мэдж байгаа, чадж байгаа зүйлээр хүн өөрийгөө тодорхойлдог, өөрийгөө харуулдаг. Тэгэхээр бусдад үнэлэгдэхийн төлөө ямарваа нэгэн зүйлийг битгий хий. Өөрийнхөө төлөө хий. Тэгсэн тохиолдолд амжилтанд хүрнэ. Хоёрдугаар ямар ч юм хийсэн чин сэтгэлээсээ сурсан ч байлаа гэсэн дүн авахын төлөө биш те. Багшд үнэлэгдэхийн төлөө биш. Ажил хийсэн ч байлаа гэсэн дарагдаа үнэлэгдэхийн төлөө биш. Зүгээр л яг одоо чин сэтгэлээсээ л хийх тохиолдолд тэр зүйл чамд үлддэг. Тэр нь эргээд чамайг хинбэ гэдгийг тодорхойлдог. Чиний амжилтын үндэс суурийг бий болгодог. Гуравдугаар өөрийгөө зохион байгуулж сур. Өөрийгөө зохион байгуулж сураагүй хүн хизээч ер нь бол амжилтанд хүрдэггүй гэж би боддог. Яагаад тэгэхээр одоо ялангуяа юм орчин үеийн нийгэмд бол нөөц, боломж, мэдээлэл асар их, цаг маш бага байгаа. Тэгэхээр амжилтанд хүрэх гэвэл өөрийгөө зохион байгуулж сурахгүй л бол ялангуяа одоогийн нийгэмд бол ер нь юунд ч хүрэх боломжгүй. Гээл ингээл яваалахын бол явахаар л байна л да. Зүгээр товчхон гэж хэлэхэд бол ер нь сэтгүүл зүй гэлтгүүгээр сурч боловсарч байгаа магадгүй ажил эрхэлж байгаа хүмүүс ямарваа нэгэн байдлаар амжилтанд хүрье гэж бодож байгаа бол ядчил ийм зүйлсд бол анхаарал явах хэрэгтэй юм шиг санагддаг. Мөнх мандах чинь амжилтын жор гэж. За тэгээ ярилцлагынхаа төгсгөлд танаас одоо танд надаас асуугаасаа гэж бодож байсан асуулт эсвэл одоо би хэрвээ энэ подкастыг хөтлж байсан бол ийм асуулт асуух байсан гэсэн тийм юм байвал. Яг ер нь баг ярьчлаа даа л гэж бодмоор байна. Яг хамгийн одоо ингээ эргээд харахад хамгийн их бэрхшээлтэй чаленж ер нь сорилт юу байсан бэ гэж хэрвээ асуусан болвол гэж бодсон ч гэсэн яг энэ явцын дунд бас тэрийг ярьсан л юм шиг санагдчихэв. Надад бол жишээлбэл
одоо хүртэл суралцаж ерөөсөө дуусахгүй байгаа нэг зүйл байдгийг тэр нь болохоор ер нь хүнтэй ажиллах хамгийн хэцүү санагддаг. Ихэнх ажил тэгээ хүнтэй ажиллах шаардлагатай байдаг. Одоо жишээлбэл нэг техник технологи эсвэл одоо урлагийн уран баримлч зураач энтэр л одоо өөрөө өөртөө ажилдаг байх та. Түүнээс биш ер нь ихэнх хүмүүс ихэнх ямар ч төрлийн ажил заавал хүнтэй ажиллах шаардлага гардаг. Тэгэхээр хүнтэй ажиллана гэдэг маань бол тухайн хүнтэй ойлголцох, гар нийлж ажиллах, баг болж ажиллаж ийж нөгөө ажил маань урагшаа явдаг. Тэгээд одоо хүртэл үнэхээр сурж дуусахгүй шинээр суралцсаар л байна. Яагаад тэгэхээр тэр хүнтэй ойлголцож ажиллаж хүнийг ялангуяа удирдах байгаа хүн бол тухайн хүмүүсийг сэтэлжүүлэх, зоригжуулах, ажилуулах, ажлыг нь хийлгэх, бүтээлч байлгах, шинийг санаачлуулах, хамтарч ажиллах гэдэг ч юм уу. Энэ болгон дандаа нэг тухайн хүн болгонтой ямарваа нэгэн байдлаар нэг тодорхой одоо ойлголцол арга барилыг шаардаад идэг. Тэрэнд бол ер нь үндсэндээ жор гэж бол байдгүй юм шиг байгаа. Тийм болохоор бас яг энэ залуу хүмүүс бусдтай хамтарч ажиллах, баг болж ажиллах, бусдыг ойлгох, өөрийгөө илэрхийлж сурах, одоо хүнтэй зөв харьцаж сурах, хариуцлагатайгаар харьцаж сурах гэдэг юмд бол ер нь аль болох их залуугаас суралцах шаардлагатай юм шиг байна. Тэр зүүн баруун Герман нэгдсэн гэж ярьсан шүү дээ. Тэн дээрээс бас нэг юм хувь хүний би нэг юм нээлт хийсэн юу хийсэн бэ гэхээр монголчуудыг бид нар багаас нь ер нь бол их дарж, ялангуяа миний үед бол их дарж өсгсөн байдгийн юм шиг санагддаг. Ер нь бол тийм нэг авторитар нийгэм байсан. Багш бол одоо хүүхдийг өөрийг нь ингээд өөр нь байлгах, чөлөөтэй байлгах, өөрийгөө илэрхийлэх тийм тогтолцоо бол манад ер нь байгаагүй. Цэцэрлэгээс хулаад ер нь томоотой байх, гараа эрг ингэж өргөх яах гэдэг чинь тий. Хүсснээрээ чөлөөтэйгээр өөрийгөө илэрхийлэхээс илүү шүлэг чэйжлэх одоо юу гэдэг нэг юм жоохон дарж өсөгдөг учраас тэр маань эргээд яг одоо ялангуяа барууны нийгэмд ороход бол тэнд одоо миний үеийнхэн ямар их өөрийгөө чөлөөтэйгээр илэрхийлдэг тэр яриад байгаа юм нэг чухал биш, мундаг амар мэдлэг онол биш. Зүгээр л ингээд өөрийгөө илэрхийлж байгаа тэр байдал асар ялгаатай байдаг. Тэгэхээр тэр өөрийгөө илэрхийлэх чадвар бас эргээд одоо сурч явах үед ч тэр ажиллаж явах үед ч тэр маш их хэрэг болдог. Одооны үед бол арай өөр болцсон юм шиг байгаа юм. Гэхдээ л энэ бол миний одоо ажиллах үеийн хамгийн том сорилт бөгөөд одоо хүртэл суралцж байгаа нэг зүйл байна л гэж хэлэх багт. За танд баярлалаа. Тийм тантай санал нэг байна. Ерөнхийдөө бол хүн өөрийгөө олж илрүүлэх. Тэгээд ялан дийлнэ гэдэг бол гол мөн чанар юм а гэж тантай хийсэн подкастаас ойлголоо. Одоо ингээд цааш нь ерөнхийдөө ярьцлага төгсгөөд таны Монголын сэтгүүл зүйн салбарт хийсэн оруулсан хувь нэмрт нь талархаж байгаагаа илэрхийлье. Тэгээд цаашдын ажил амьдралд нь амжилт хүсье. Баярлалаа.